Та нар бол маш ерөөгцөн хүмүүс юм аа гэдгийг мэднэ үстэй. Кто знает, что он благословенный? Ерөөгцөн гэдгийг мэддэг. Поднимите руку. Мэддэг хүмүүс байна уу? Аллилуйя. Аллилуйя. А есть здесь кто-то, кто первый раз пришел? Анх удаа ярьж байгаа хүмүүс байна уу? Все уже свои, да? О, аллилуйя, брат. За, нэг хүн байна. Знаете, у нас есть привилегия. О, хорошо. За, бидэрт нэг юм давуу тал байдаг. Вот я пока не буду говорить, пускай это просто будет здесь, а вы можете почитать. За, ингэж байж хоорон та нар уншиж болно. Одоохондоо би тэрийг ярихгүй, уншихгүй. У нас у всех есть проблемы. Бид нар бүгдээрээ асуудалтай. Нэг асуудал байдаг бидэнтэй. И мы с пастором Дуей не договаривались сегодня, чтобы говорить об одной теме. За, тэгэхээр ингэж Дуя пастортай бид хоёр за ийм юмны тухай ярих шүү гэж тохиролцоогүй байсан. И я думал, я тоже буду говорить о проблемах. Би ч гэсэн ингэж асуудлын талаар яриндаа л гэж бодож байсан. Я думаю, нету такого человека в церкви, у которого не было бы проблем. За, энэ сүмд энэ дэр байгаа хүмүүс асуудалгүй нэгч байхгүй. Но сегодня все было сказано. Харин гэхдээ өнөөдөр ингэ бүх юм хэлсэн Дуя пастор. И сейчас мы с семьей проходим очень тяжелый момент. За, бид нар ингэ манай гэр бүл бас их хэцүү цаг үеийг туулж яваа. Но я скажу открыто. За, би ингэ нээлттэйгээр хэлье. Все деньги, которые мы приготовили, чтобы жить в Монголии, Монголд ирээд амьдрах тэр бүх мөнгөө все деньги, которые мы заработали за 30 лет в Германии, за Германд байхдаа 30 жилийн турш хоримтлсан ажил хийгээд хөдөлмөрлөөд хоримтлсан у нас украли. Украли. У нас украли. Бид нар хулгайлагдсан. Фирма, которая или как сказать, компания, которая должна была перевести эти деньги сюда, они просто их украли. Тэгээ би энэ мөнгийг бидэрт шилжүүлэх ёстой байсан тэр компани шилжүүлээгүй зүгээр л тэгээд өвөртсөн. И мы не знаем, что будет завтра. Тэгээд маргааш юу болохыг бид нар мэдэхгүй. И я думал, потому что мне тяжело. Тэгээ надад хэцүү байгаа учраас. И я думал, я сегодня буду проповедовать, как мы будем проходить через проблемы. Тэгээ өнөөдөр би номлохдоо яаж бид нар асуудлыг бэрхшээлийг даван туулах вэ гэдэг энэ тухай номлоно гэж бодож ирсэн. Но вы знаете, у Бога другой план. Харин Бурхад шал өөр төлөвлөгөө байдаг. Давайте мы вот сейчас прочитаем это. За тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа энийг уншийе. Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элчнэр болон архлагчдын гаргасан айлдбарыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа. Чуулгануудын итгэлд хийхүү бэхжиж өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгцээр байв. Азид үгийг тунхаглахыг ариун сүнс ховилсан тул тэд Фруг болон Галатийн дүүргээр дайран өнгөрч Мусиад ирээд Битэн рүү явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй. Тэд Мусиаг өнгөрөөд Троид ирэв. Павел тоже говорит. Тэр Паул бас адилхан. У нас есть наше желание, что делать. Тэр юм юу хийх вэ гэсэн бидний өөрийн хүсэл байдаг гэж Паул бас хэлж И байна. я думал, у меня проблема. Тэгээ би ингэж бодсон миний асуудал байна. И я буду сегодня говорить, как мы будем проходить эту проблему. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр яаж давчлуулах вэ гэдэг тухай ярина гэж би бодож байсан. Но когда Дух Святой говорит, не надо это делать, Ариун сүнс энийг хийх хэрэггүй гэж хэлэхэд я хочу, чтобы ты занимался тем делом, которое я тебе положу. Тэгэхээр чи миний хий гэж чамд өгсөн тэр бүхий хий гэж ариун сүнс хэлж байгаа. И как бы тебе тяжело не было в твоей проблеме, За тэгээд чи ямар хэцүү асуудалтай байсан ч бай. есть дело, которое хочет Бог сделать через тебя. Бурхан чамаар дамжуулан хийх гэж байгаа зүйлийг л хий гэж хэлж байна. И здесь написано, Дух Святой не пустил их идти дальше. Тэгэхээр энэ ариун сүнс цаашаа явахыг зөвшөөрсөнгүй гэж хэлсэн байна.
Потому что у Бога есть другой план. Яагаад гэвэл Бурхны төлөвлөгөө өөр. Потому что если мы будем смотреть на нашу проблему, Хэрвээ бид үнэхээр өөрийнхөө асуудлын дор байгаа асуудлыг хараад байвал мы будем вот так ходить. бид нар бол ийм л хүмүүс явна гэсэн үг. Но Бог говорит, подними свой взгляд на небо. Харин Бурхан хараагаа дээшлүүл тэнгэр рүү хар гэж хэлж байна. Бог говорит, смести свой взгляд с проблемы на меня, на Бога. Харин дээргээд тэр асуудалтайгаа хараагаа над руу чиглүүл гэж хэлж байна. Потому что есть Бог и есть святые. Яагаад гэвэл Бурхан байгаа бас Бурханы ариун хүмүүс байгаа. Есть церковь, куда ты можешь прийти, увидеть эти лица. Тэгээд чи ирээд харж чадах Бурханы ариун хүмүүсийг харж чадах сүм чуулган байгаа гэж хэлж И байна. они возложат руки свои и будут за тебя молиться. Тэгээд тэд нар гараа чам дээр тавиад тэгээд чиний төлөө залбирах болно гэж хэлж байна. Но вы знаете, есть те люди, Харин гэхдээ бас тийм хүмүүс байгаа. и их очень много, Тэгээд тэдгээр хүмүүс бол их олуулаа. у которых есть проблемы, Асуудал ихтэй хүмүүс бас олон байгаа. но у них нет Бога. Харин тэгээ асуудалтай мөртлөө Бурхангүй хүмүүс олон И байгаа. они там в миру одни. Тэгээд тэр энэ дэлхий дээр тэд Бурхангүй өөрсдөө л явж байгаа. Скажи, брат, сколько Да, людям да. ты помогаешь, у которых нет Бога? Заяа хэлж байна. Бурхангүй хэдэн хүмүүст та нар тусалдаг вүлээ? Та нар У них есть проблемы, тэд өчнөө асуудалтай шүү дээ. но у них нет Бога. Тэгээд асуудалтай гэхдээ Бурхангүй. Но приходит церковь и молится за них. Харин тэгээд ах одоо жишээлбэл цуглаан дээрээ ийм хүмүүсийн төлөө залбирдаг. Почему? Яагаад? Потому что Дух Святой, Яагаад гэвэл ариун сүнс. у него есть свой план на тебя. Яагаад гэвэл тань зориулсан ариун сүнсний төлөвлөгөө байдаг юм аа. И когда я готовил проповедь на тему проблемы, Харин би тэгээд асуудлын талаар ингээд номлоо бэлтэж байхад Дух Святой ариун сказал, сүнс мне это не надо. ариун сүнс чинийг номлох хэрэггүй гэж хэлсэн. Он сказал, что я привел тебя в Монголию не для того, чтобы ты говорил о проблемах. Би чамаа Монгол руу ирүүлэхдээ асуудлын тухай номлоорой гэж ирүүлээгүй маа. Он сказал, учи мой народ, чтобы они шли и говорили другим. Тэгэхээр миний ард түмнийг тэд нар тэгээ яваад бусдыг сурах гэдэгт чи заах ёстой. Что проблемы можно решать с Богом. Асуудлуудыг Бурхантай хамт шийдэж болно гэдэгт сурах. И поэтому сегодня мы будем учить Слово Божие. Тийм учраас бид нар өнөөдөр Бурханы үгийг хамтдаа сурах И болно. поэтому сегодня, как пастор сказал, откройте ваши сердца Тэгээ өнөөдөр яг пастрын хэлсэнчлэн зүрх сэтгэлээ нээцгээ. и ожидайте от Бога. Тэгээ Бурханаас хүлээн авцгаа. А мы будем читать Слово Божие. Бид нар тэгээ Бурханы үгийг хамтдаа унших болно. Можно следующую картинку? За дараагийн зургийг. Сегодня мы будем читать Иоанна 10 главу. Өнөөдөр бид нар Иохан 10 дугаар бүлгийг унших болно. Всего немножко. Читаа. Да, можно прочитать. Үннээр би та нарт хэлье. Хоньны хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог хүн бол хулгайч дээрэмчин мөн. Харин үүдээр нь ордог хүн хонин сүргийн хончин мөн. Сахиул тэр хүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг түүний дууг сонсдог. Тэр өөрийнхөө хоньныг нэрээр нь дуудаж тэднийг гадагш дагуулж гарна. Тэр өөрийнхийгээ бүгдийг гаргаад түрүүнд нь явдаг. Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагдаг. Тэд гадны хүнийг юг дагахгүй харин түүний дууг танихгүй учраас түүнээс зүхтэн гэж айлдав. Есүс энэ сургаал зөвлөлөөр тэдэнд яриулж түүний ярьсан юу байсныг тэд ойлгосонгүй. Есть такое слово, здесь написано на монгольском языке, «ойлбосунгуй». Одоо монгол хэлээр тэр яг ойлгосонгүй гэдэг үг байна шүү Я дээ. думаю, это слово означает, что они ничего не поняли. Правильно. Если юу ч ойлгосонгүй гэсэн үг гэж би ойлголоо тийм үү? И очень часто мы читаем Библию и ничего не понимаем. Тэгээд олонтаа бид нар олонтаа Библийг уншсан мөртлөө юу ч ойлгоогүй тохиол байдаг. Я знаю, в этой церкви есть много семинаров. Тэгээ энэ сүм бол их олон сургалт семинар хийдэг. И многие люди читают Библию. Тэгээ олон хүмүүс Библийг судалдаг уншдаг.
Но что вы поняли из этого текста? Гэхдээ тэгээ та нар өнөөдөр энэ ишлүүдээс юу ойлгосон бэ? Кто такой дверь? Тэгээд хаалга гэж юу хэлж байна? Кто такой пастырь? Пастор Кто такие хань гэж юу овцы? хэлж байна? Хонин сүрэг гэж хэнийг хэлж байна? А самое интересное, а кто такой привратник, который открывает дверь? Харин тэгээд тэр хаалгыг онгойлгодог тэр хулгайч дээрэмчиг гэдэг нь хэн бэ? Вы знаете, для нас это маленько странно, За бидний хувьд бол энэ жоохон сонирм. но для иудеев того времени Харин тэр это было понятно. үед үеийн иудейчүүдэд энэ бол яг ойлгомжтой зүйл байсан. Иисус говорил на языке, который был понятен им. Есүс тэднэрт ойлгомжтой ойлгох хэлээр нь ярьж байсан. И все равно написано, что они ничего не поняли. Тэглэж гисэн тэд нэр юу ч ойлгосонгүй гэж хэлсэн байна. Как же мы хотим спасти других? Как же мы хотим проповедовать Евангелие, если мы не понимаем? Харин бид нар тэгээ юу ч ойлгохгүй бол энэ сайн мэдээг ойлгохгүй бол яаж бид нар хүмүүсээ ярих вэ? Яаж бид нар хүмүүсийг аврал түргэх вэ? Тогда и получится, что мы будем смотреть на наши проблемы. За тэгэхээр бид нар одоо яг ингээл доошоо тонгоогоод асуудлаа хараад Но байна. Бог говорит, посмотри, Харин бурхан и я объясню тебе. хар наашаа хар би тайлбарлана гэж хэлсэн байна. Истинно, истинно говорю вам, Үнээр би танарт хэлье. кто не входит дверью, Хонья хашаанд үүдэр нь орохгүй нэгэн в другом Писании написано, Иисус говорит, я есть дверь. за өөр газар өөр би бол хаалга би бол зам үүд хаалга гэж хэлсэн. Иисус Христос есть дверь. Харин Есүс бол хаалга. Кто не входит в Царство Небесное через дверь Иисуса Христа, Харин Тэнгэрийн хаанчлал хэн Есүс Христийн тэр хаалгаар үүдээр ороогүй. тот не войдет в Царство Небесное. Тэр нэгэн бол Тэнгэрийн хаанчлалд орохгүй маа. Это говорит о том, что любое другое учение, Тэгээ энэ бол юу хэлж байгаа гэхээр ямар нэгэн өөр сургаал опыта буддисты, опыта ислам или кто-то другой, исламч бай, буддийн сургаалч бай, юуч бай, ямар нэгэн өөр сургаалч бол это не та дверь. харин энэ бол тэр үүд биш юм аа. Он говорит, это воры и разбойники, которые забирают моих людей. Тэгэхээр энэ хулгайч дээрэмчд миний хонин сүргийг хулгайч дээрэмчд гэж хэлсэн байна. А дверью входит пастырь. Харин тэр үүдээр бол пастор Пастырь. өөрөө орд. И дальше в следующем стихе он говорит, я есть пастырь добрый. Харин би бол тэр хонин сүргийн сайн хончин гэж хэлсэн байна. Это значит только тот, кто следует за Иисусом Христом, Харин тэгээд хэн Есүс Христийг яг ингээ хойноос нь дагдаг может войти в Царство Небесное. тэр нэгэн Тэнгэрийн хаанчлалд орох юм аа. Но я задаю вам вопрос, а кто же это тот, который открывает дверь, написано, предверник? Харин тэгээд тэр хаалгыг нээдэг үүдийн нээдэг нь хэн бэ гэж Кто-то может это сказать? Как вы үе хэлж думаете? чадах. Хэн нэгэн хэлж чадах, хариулж чадах. Тэр үүдийн нээдэг нь хэн бэ? Есть какие-то предложения? Тэр Знаете, Тэнгэрийн написано, хаанчлал руу ордог үүдийг нээдэг нь хэн бэлээ? вера приходит от слышания. Итгэл нь сонсохоос. Вы слышали такое? Тийм сонсог бидтэй те. Это написано. Энд бичсэн байгаа юм гэж. Вера приходит от слышания. Итгэл нь сонсохоос. Значит, кто-то говорил Евангелие. Тэгэхээр хэн нэгэн яг сайн мэдээг хэлсэн, ярьсан гэсэн үг. Так вот, тот, кто открывает дверь, Харин тэгээ тэр үүд хаалхыг нээж байгаа нэгэн это и есть учение Евангелия. тэр бол яг энэ сайн мэдээний сургаал юм аа. Это основание, на котором мы стоим.
бидний зогсож байгаа яг үндэс суурь бол энэ юм аа. Если ты никогда не слышал Евангелие, то ты не будешь здесь сидеть. Хэрвээ чи хизээлийн цагт энэ сайн мэдээг ерөөсөө сонсоогүй бол өнөөдөр энд сууж авахгүй байх байсан тийм үү? Если люди в Монголии не услышат Евангелие, они не смогут подойти к двери. Хэрвээ Монголд энэ үндэстэн сайн мэдээ сонсоогүй бол тэр Тэнгэрийн хаалчлын үн хаалгарууд өгч очихгүй маа. Но если мы будем говорить правильно, хэрвээ бид нар үүнийг ингэж зөв тайлбарлавал зөв ярих юм то бол в этом стихе энэ ишлэлүүдэд Иисус Христос имеет в виду учение Моисея, Старый Завет. Есүс Христ Мосегийн номлол хуучин гэрэн дээр хийсэн номлолыг сургаалыг хэлж байгаа. Тухай ярьж байгаа. Торан. Потому что все евреи до Иисуса Христа, они знали Тору. Тэгэхээр бүгдээрээ Есүс Христийг ирэх болтол еврейчүүд Тора буюу Бурхны үгийг мэддэг байсан. И во всем Писании было сказано: придет Спаситель. Тэр аврагч ирэх болно гэж энэ сургаалын Торад бичсэн байсан. Значит, в этом стихе говорится о том, что Моисей и его закон — это тот, который открывает дверь. Тэгэхээр Мойсе болон түүний хууль энэ үе хаалгыг нээдэг юм а гэж энд хэлсэн байна. Иисус — это дверь. Есүс бол энэ үе хаалга. Нет другой двери. Өөр хаалга байхгүй. А тот, который открывает дверь, это Евангелие. Харин тэр хаалгач буюу тэр үе хаалгыг нээж байгаа энэ сайн мэдээ юм а. И он зовет своих овец по имени. Тэгээд өөрийнхөө хандуудыг нэрээр нь дууддаг гэсэн байна. И овцы заходят за ним. Тэгээд хонь сүрэг хандууд нь түүнийг даган түүний хонос ордог. И они знают голос его. Тэгээд хэдэр түүний дуу хоолойг таньдаг. Почему? Яагаад? Потому что они приходят в церковь. Яагаад гэвэл хэдэр сүмд ирдэг. Потому что они читают Библию. Сүмд ирдэг, Библийг уншдаг. Потому что они молятся друг за друга. Бие биенийхээ төлөө залбирдаг. А это и есть голос Бога. Харин энэ бол бүхэн чинь Бурхны дуу хоолой юм аа. Когда ты приходишь, а брат твой или сестра твой молится за тебя. Та чуулгандаа ирэхэд итгэлийн ахын дүүс чинь таны төлөө залбирдаг. Давайте дальше. Цаашаа дараагийнх нь. Итак, опять Господь сказал им. За дахиад Есүс дахиад ингэж хэлсэн байна. Мы до этого читали, что стих они не поняли. Тэгэхээр түрүүний ишлүүдээс бид нар ойлгосонгүй гэж бид нар уншсан тийм ээ. Ученикам было трудно понять, как может быть Иисус Христос дверью, если Он еще с ними. Тэгээ Есүс Христ дагалдагч нь ойлгоогүй. Есүс хамт байж байгаа тэгээд үүд гэж юу яриад байна. И поэтому Иисус объясняет им. Тийм учраас Есүс тайлбарлаж байна. Давайте мы прочитаем. Тэгээд Есүс дахин тэдэнд үннээр би танарт хэлье. Би бол хоньны үүд. Надаас урд иргэсэд бүгд тулгаас дэрэмжт юм. Харин хоньны сүрэг тэднийг сонсоогүй. Би бол үүд мөн. Хэрэг хүн надаар орвол тэр аврагдах болон орж гарч хижээлээ олно. Хулгайч зөвхөн хулгайлан алд сүтгэхээр ирдэг. Би тэднийг амьтаа, бялхсан амьтаа байлгахын тулд ирсэн юм аа. Амен. Иисус говорит: я есть дверь. Есүс бол би бол үүд гэж хэлсэн байна. А дальше Он говорил, что передо мной приходили другие. Тэгээд цаашаа айлхтай. Тэгээд миний өмнө бас хүмүүс өөр хүмүүс ирсэн. Мы должны понимать, что наш Бог — это не сказочник, не волшебник. За манай бидний бурхан бол зүгээр нэг ид шидийн бурхан биш. Ид шидтэн биш. Наш Бог настоящий. Бидний бурхан бол яг бодит жинхэнэ. Наш Бог живой. Бидний бурхан бол амьд. И Он пережил все, что переживаешь ты сейчас. Тэр таны үжид туулсан бүхнийг И Он взял это все на крест. Он взял это все на крест.
Тэр бүгдийн загалмай дээр авсан юм аа. чтобы ты мог жить дальше. Танд ам өхийн тул таныг амьдруулахын тулд энэ бүхнийг загалмай дээр авсан. Но сотни лет приходили другие, которые называли себя Мессия. Тэгээд хэдэн зуун жилийн турш өөрийгөө Месиа буюу аврагч гэж нэрлсэн хүмүүс хэн нэгэн бас байсан. И написано, сколько не приходило предо мною суть воры и разбойники. Харин тэгээд миний өмнө ирсэн тэд нар бол эргэсэд бүгдээрээ хулгайч дээрэмжиж байсан. И он говорит, я единственный, кто настоящая дверь. Харин би бол үнэхээр цорын ганц жинхэнэ хаалга үе хаалга юм аа. И в русском, в немецком переводе, в английском переводе есть слово «я есмь». Герман, тэгээд би бол англи хэлээр энэ библиэр би бол гэж хэлсэн байдаг. Не просто «я дверь», а он говорит «я есмь». Би бай одоо тэр бол яг монголоор орчуулах юм бол би байдаг гэдэг үг байхгүй юу? Исэм гэдэг. Би байдаг. Би болбайдаг. Болбайдаг. Он? Би болбайдаг. би бол байдаг. Би бол байдаг. Бол байдаг. То есть это другое, чем просто я дверь. Би бол хаалх шүү. Энэс өөр би бол байдаг. Нет, он говорит, я есмь. Би бол байдаг. Я тот, кто изначально. Би бүр анханасаа байсан. И написано, кто войдет мною, тот спасется, и войдет, и выйдет, и пажить найдет. Тэр надаар орвол тэр аврагдах болно, орж гарч тэжээлээ олно гэсэн. Очень внимательно послушайте эти слова. Войдет и выйдет. Тэгэхээр орж гарч гэдэг үгийг бүр сайн бодож үзээрэй. Это не говорит о том, что ты пришел в церковь и вышел. Энэ зүгээр л ингэ сүмд ороод ирсэн сүмэс гараа явсан гэсэн утга биш шүү. Энийг сайн бодож үзээрэй. Это не говорит о том, что ты сегодня верующий, завтра неверующий. Энэ бол өнөөдөр чи итгэлээ маргааш итгэх боллоо гэсэн тийм зүйл биш. И что мы все по благодати спасены. Бид нар бүгдээрээ одоо нэгүсээр аврагдсан. Один раз поднял свою руку к Богу, сказал: «О, Господи!» И потом можешь жить как хочешь. Тэгээд дараа нь бурхан минь ээ аврагдчихлаа. За одоо би дураараа амьдрын гэсэн үг биш. Войдет и выйдет — это совсем другое понимание. Тэгэхээр орн гарна гэдэг үл шал өөр ойлголт өөр. И если Иисус есть дверь, тэгээд Есүс бол үд хаалга. то нам нужно войти в нее бид нар түүгээр орох и выйти с другой стороны. Харин тэгээд нөгөө тэр хаалгараараа нөгөө талаас нөгөө таалганы нөгөө талд байгаа мөнхийн амь руу орох юм аа. Но к этому я вернусь чуть-чуть позже. За энийг би дараа дахиад. И Иисус говорит: «Я пришел, чтобы вы имели жизнь и имели с избытком». Харин би тэднийг амьтай, ялгсан амьтай байлгахын тулд ирсэн юм гэсэн. Во всех твоих проблемах, таны бүх асуудал дотор, во всей твоей жизни бүх амьдралд у нас есть надежда, бидний бүх амьдрал асуудал дотор найдвар байна. что Иисус сказал: «Я пришел, чтобы вы могли жить». Есүс ялгсан амьтай байлгахын тулд ирсэн юм а гэж найдвар байна. И чтобы вы могли жить в избытке. Бүр амьд бүр ялгсан амьтай байхын тулд. Можно следующую картинку? Дараагийн. Иисус говорит: «Я пастырь добрый». Би бол сайн хончин мөн гэсэн байна. И смотрите, он опять использует это слово «бибол». «Я есмь». Тэгээд орсоор я ийсэн буюу монголоор би бол гэдэг үг хэрэгсэн байна. Он говорит: «Я истинный». Харин би бол жинхэнэ яг байдаг. Жинхэнэ. «Я тот, который положил свою жизнь за вас». Би амьдралаа та нарын төлөө өгсөн тэр би. Но тот, который попытается вас обмануть, харин гэхдээ та нарыг бас хуурч мэхлэхийг оролддог нэгэн он байдаг. просто наемник, просто волк, который расхищает овец. Тэр хөлсний хүн бол хончин биш, хонин сүрэгч түүнийх биш учраас чон ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин цогцолдог.
Иисус хочет сказать, Харин Есүс үгээр что тот, кто последует за мной, намайг дагдаг нэгэн знает мой голос. миний дуу хоолойг таньдгаа гэсэн. И он будет всегда следовать за мной. Тэгээд тэр дандаа намайг дагах болно. Иисус говорит, я знаю моих, и мои знают меня. Би өөрийнхөө таньдаг, тэд нар бас намайг таньдаг гэсэн. Но вы знаете, что здесь моих и мои, это не мы с вами. Өөрийнх нь намайг таньдаг гэсэн. Тэ харин энэ өөрийнхөө мэднэ өөрийнхийг намайг таньна гэдэг бол Это народ Израиля. харин энэ үл яг бидний хэлж байгаа юм биш. Энэ Израилийн ард түмний хэлсэн. Когда Иисус разговаривал с Израилем, Он всегда говорил, я пришел к моему народу. Тэгээд Есүс Израилийн ард түмний хандан ярьж байхдаа номлож байхдаа дандаа ингээд би өөрийнхөө ард түмэнд ирсэ гэж хэлж байсан. И поэтому мы знаем, что все евреи знали Тору, все евреи знали закон Моисея. Тэгэхээр бүгдээрээ Мосегийн өгсөн хуулийг мэддэг, еврейчүүд бүгдээрээ тэр Торыг мэддэг байсан. И он говорит, мой народ должен меня знать. Тэгэхээр миний ард түмэн намайг таних ёстой, намайг мэдэх ёстой гэж. Потому что вы уже слышали обо мне. Яагтвэл та нар миний тухай сонссон учраас. Но я знаю тех, которые познали меня. Харин тэгээд намайг яг таньж мэдсэнийг би мэднэ. И они узнают меня. Тэгээд тэд нар ч намайг таньдаг. Это про народ израильский. Тэгээд энэ үл яг Израильчүүдийн тухай. А где же тогда мы? Тэгвэл тэгээд бид нар хаана байгаа юм бэ? Можно следующий стих. Дараагийн эшлэл хуудас юм уу? А вот здесь написано, можно прочитать, пожалуйста. Энэ хашаанд хонин сүргээс өөр хонин сүрэг надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд миний дууг сонсно. Тэгээд тэд нэг хончинтой нэг хонин сүрэг болно. Вы знаете, что для народа Израиля были обетования? Тэгэхээр Израилийн ард түмэн зориулсан амлалт байсан гэдгийг мэднэ үстэй тий. Он дал обетование Аврааму. Тэр Авраам амлалтаа өгсөн. Он сказал, что я буду с тобой до конца дней. Би эцэг хүртэл эцэг цаг хүртэл хамт байна гэж Он Авраам сказал, амласан. что я проведу тебя долиной смерти. Би үхлийн үндээгээр туссан би хамт байна гэж амласан байсан. Он сказал, что уповающие на Господа не умрут, но будут жить вечно. Харин эзэнд найддаг итгэлэг нэгэн өөхгүй харин мөнхөд амьдрна гэж тэр амласан. Это все он сказал своему народу. Тэр өөрийнхөө ард түмэнд үүнийг Но хэлжсэн. Иисус говорит, Харин Есүс что есть у меня другие овцы, харин өөр хонин сүрэг надад байгаа гэсэн байна. не из моего народа, Харин миний энэ ард түмэн биш өөр хонин сүрэг надад которые байна не гэсэн. принадлежат народу Израилю. Израилийн ард түмэнд хамрагдахгүй өөр үндэстэн Но өөр байгаа. когда они услышат голос мой, Харин тэр хонин сүрэг миний дуу хоолойг сонсонгууд то станут одним народом. тэгээд бас тэр нөгөө хонин сүрэгтэй нэг хончинтой нэг хонин сүрэг болно гэсэн. А значит, все, что обещал Бог своему народу, Харин тэгээд бурхан өөрийнхөө ард түмэнд Он и амласан обещал амлалтыг тебе. бас яг адилхан чамд ч гэсэн танд ч гэсэн. А значит, Он говорит, я пройду с тобой долину смерти. Харин би чамтай үхлийн хүндээгээр хамт туулах болно гэж амлаж байна. Любая проблема, которая у тебя есть, я пройду ее с тобой. Тэгээд чамд ямар ч асуудал байсан би чамтай хамт шүү тэрийг чинь хамт туулна гэж амлаж байгаа. Он говорит, что тот, который уповает на меня, не умрет, но будет жить вечно. Надад итгэдэг нэгэн хизээч үхэхгүй харин мөнхөд амьдрах болно гэж амласан. Мы должны знать это. Бид нар үүнийг мэдэх ёстой. Когда мы начинаем молиться друг за друга, Бид нар ингээ бие биенийхээ төлөө залбирахад мы должны знать, что мы Господни, мы от Иисуса Христа. харин бид нар Есүс Христос гэдгийг мэдэх ёстой. А значит, у нас есть право утверждаться, Харин тэгвэл бид нар тэгээд яг үүнийгээ баталгаатай авах а значит, у нас есть основания молиться, возлагать руки и молиться друг за Тэгээд бид друга. нар бие биенийхээ төлөө залбирах тийм бид нар ийм суурин дээр зогсож байна гэсэн үг.
Помните, я говорил, что у нас есть юридическое право. Тэгэхээр бидэрт бүр тэр хуулийн үндэслэлтэй эрх мэдэл бидэрт байгаа гэж би номлож байсан санаж байгаа үстэй тий. И мы должны основываться на этом праве. Тэгээ бид нар энэ эрх мэдэлтээрээ бид нар үнэхээр бат зогсож үндэслэлтэй суурилах хэрэгтэй И маа. если дьявол приходит в твою жизнь, Хэрвээ мууяр Иесус чиний амьдралыг бас в твою семью, гэр бүлийн чинь или в твои финансы, эсвэл санхүүгч как в нашем случае, за яг ингээд бид нар тохиолдсон шиг то мы должны утверждаться на слове харин тэгэхээр бол бид нар одоо энэ үгэн дээрээ суурилах хэрэгтэй маа. и гнать его прочь. Тэгээд тэрийг хөөх ёстой тэр мууяр Иесус. И взять Бога за руку Тэгээд харин Бурхны гараас зур и проходить долину смерти. тэгээд түүнтэй хамт өхлийн үндэгээр туулах хэрэгтэй маа. Вы знаете, один хороший проповедник сказал, Тэгээд нэг сайн номлогч ингэж хэлжсэн. если ты думаешь, что твоя проблема большая, Хэрвээ чи өөрийнхөө асуудлыг өстой айгу том асуудал гэж бодож байвал найди того, у кого проблема больше, бүр чамаас илүү асуудалтай хүнийг олоод ав гэж. и помоги ему. Тэгээд тэр хүн тусал гэж хэлсэн. Аминь. Амен. Можно следующую картинку. За дараагийнхан. Если мы сейчас на основании того, что мы услышали, Тэгэхээр одоо бид нар сонсон зүйл дээр үндэслэн еще раз прочитаем первые стихи в этой главе. тэгээ энэ бүлгийн эхний ишлүүдийг хамтдаа уншъя. То нам становится понятно, Энэ ишлүүдийг уншихаар бидэрт одоо ойлгомжтой болно. что Иисус говорит вам, что я есть единственная дверь, которая ведет в Царство Небесное. Тэнгэрийн хаанчлал оруулдаг царайган зүг талбай бол би юм а гэж хэлсэн. Любое другое учение или любая другая религия – это воры и разбойники. Тэгэхээр альва өөр нэгэн сургаал өөр шашин бол энэ нөгөө дээрэмчин ялгаач юм а. А входящей дверью истины есть пастырь. Харин үүдээр ордог харин миний ордог хаалга бол тий пастор. Иисус говорит, я есть пастор. Би өөрөө пастор. И учение, которое говорит об Иисусе Христе, отворяет эту дверь. Тэгээд Иесус Христосийн тухай хэлж байгаа сургаал нь энэ үе талыг нээж өгдөг юм аа. И те, которые слышали его, следуют за ним. Тэгээд түүнийг сонсдог хүмүүс нь түүнийг дагдаг. И он знает каждого из нас по имени. Тэр хүн болгоныг нэрээр нь мэддэг. Наш Бог не стул. Манай бурхан бол зүгээр л нэг юм сандал шиг биш. Наш Бог не деревяшка. Манай бурхан ч зүгээр нэг мод шиг биш. Наш Бог живой. Бидний бурхан бол Он амьд. знает, как тебя зовут. Тэр чамайг хэн гэдгийг чинь Он знает, сколько волос на твоей голове. таны толгой дээр хэдэж чихэх ус Он байгаа знает шүү. все твои проблемы. Тэр чиний бүх асуудлуудыг мэддэг. И он говорит, возьми меня за руку мою, Тэгээд миний гараас хөтөл гэж тэр хэлж байна. и мы пройдем вместе. Тэгээд бид нар энэ хүндийг өхлийн үндэгээр хамтдаа дуулнаа. Уповающий на Господа не умрет, но будет жить вечно. Бурханд итгэсэн нэгэн хизээж үхэхгүй харин мөнхөд амьдрах болно. Пастор Аксель Фишер. Асал биш пастор. До последнего дня Бүр эцсийн өдрөө хүртэл проповедовал Евангелие. бүр эцсийн хүртэл сайн мэдээг тунхааж. Он сказал, я не умру. Тэр хэлсэн би үхэхгүй гэж тэр хэлжсэн. Я просто поменяю адрес своего бытия. Би зүгээр тэр амьдрах тэр хаяг мань өөрчлөгдөж байгаа болохоос би Нам бояться нечего. бидэрт айх юм юуч баг. У нас есть вечность. Бидэрт мөнхийн ам байгаа гэж тэр. Давайте следующую. За дараагийн. Я хочу маленько объяснить, чтобы мы поняли одну очень правильную мысль. Тэгэхээр нэг санааг ойлгуулахын тулд би тайлбарламаар байна. Мы поняли, что тот, кто открывает дверь, это есть учение. В нашем случае Евангелие. Тэгэхээр үе таалыг нээж байгаа нь сургаал гэж хэлсэн тийм. Харин бидний хувьд бол за Библи сайн мэдээ.
Иисус есть дверь, и Он же пастор. Тэгээд Есүс бол хаалга, тэгээд Есүс бол бас хончин. Дверь – это крест, это все, что Он совершил на кресте. Тэгэхээр тэр үе хаалга гэдэг нь бол загалмаа бөгөөд түүний загалмаа дээр хийсэн үг. Я не знаю, может, я правильно перевел, что здесь надо войти и выйти, чтобы найти новую жизнь. Тэгэхээр шинэ амьдралыг авахын тулд энэ хаалгаар ороод тэр ороод гарах хэрэгтэй. Иисус сказал: «Я дверь, Тэгэхээр Есүс би бол хаалга гэсэн. и я пастор, за которым нужно следовать». Тэгээ би бол миний араас явах тэр хончин юм аа. Мы должны пройти через крест. Тэгэхээр энэ загалмаа загалмаагаар бид нар хамтдаа туулаад Попробуйте понять сейчас эту мысль. Тэгэхээр энэ санааг ойлгохыг хичээе бүгдээр хамтдаа. Мы не можем остановиться перед крестом. Бид нар энэ загалмаа өмнө зүгээр очиод зогсох биш. Мы не можем просто услышать, что есть какой-то Бог, и сказать: ну хорошо, есть Бог. За тэгээд бид нар нэг ийм бурхан байдаг гэж. Мы не можем подойти к дверям церкви и сказать: там, помолитесь за меня. Зүгээр тэр одоо жишээлбэл сүмийн үүдэнд ирчээд тэнд ингээд миний төлөө Нам зарцаагаараа нужно войти. харин биш. Харин энэ хаалгаар орох хэрэгтэй. Нам нужно войти в жертву Иисуса Христа. Тэгэхээр Есүс Христийн ямар золиос гэсэн тэрлүү бид нар орох ёстой. Нам нужно подойти к Голгофе и встать перед Ним, когда Он умирал за нас. Бид нар Голгоц гэдэг загалмай дээр харин тэгээд яг яаж Есүс тэнд юу хийсэн яг бид нар адилхан тэнд орох ёстой юм. Нам нужно принять то, что Он сделал для нас, в наше сердце. Бидний төлөө хийсэн зүйлийг бид нар бүр зүрх сэтгэлдээ бүр хүлээн авах ёстой юм аа. Оруулах ёстой юм аа. Мы не можем просто подойти к кресту и сказать: «О Господи!» Бид нар зүгээр л тэр загалмай дээр явж очиод бурхан минь ээ ингэх биш. Нам нужно подойти к кресту, Бид нар бүр ингэж загалмай дээр ингэж очиод взять Иисуса Христа за руку, тэгээд Есүс Христос гараас нь хөтлөв. войти в этот крест, войти в эту боль, в эти переживания. Тэгээд энэ загалмаа түүний туулсан түүний тэр өвдөлт рүү ингээ хамт орох хэрэгтэй юм. Во все проблемы зайти смело. Бүр үнэхээр яг ингээд бүр зоригтойгоор ингээд ямар асуудал юу вэ? Зоригтой И орох хэрэгтэй. выйти из этого. Тэгээд түүнийг ингээд нэвт цаашаа гарах хэрэгтэй. Нам нужно пройти крест, не останавливаться. Тэгэхээр бид нар зогсолгүйгээр бид нар энэ загалмаагаар ороод туулаад гарах хэрэгтэй. Иисус сказал: «Я сделал все. Есүс хэлэхдээ би бол бүгдийг гүйцэд хийсэн гэж хэлсэн. И тот, кто меня примет, Намаа бүлээж авсан нэг войдет в жизнь вечную». мөнхийн амьд орох юм аа гэсэн. Для этого нам надо перестать смотреть на наши проблемы. Харин үүний тулд бид нар тэгээл нэг асуудал руугаа хараад байх биш. Для этого нам надо перестать бояться жить. Тэгэхээр бид нар ингээд энэ амьдран гэдгээсээ бүр айхаа болох хэрэгтэй. Яацаас салах хэрэгтэй. Если ты прошел крест, Хэрвээ загалмаа руу өөрөө туулаад өнгөрсөн бол тебе нечего бояться. тэгвэл юу айх юм юу ч байхгүй. Ты не умрешь. Чи өөхгүй. Ты гражданин Царства Чи Небесного. Тэнгэрийн хаанчлалын эрхэн. И какие-то годы здесь на земле нужно прожить так, Тодорхой нэгэн хугацаанд энэ жилдээ энэ дэлхий дээр бид нар ингээд нэг төр зөөр амьдрах хэрэгтэй. чтобы мы могли как можно больше людей взять и привести к этой двери. Харин тэгтээ бүр олон хүмүүсийг аль болохоор олон хүмүүсийг дагуулan бас энэ загалмайгаар оруулахын тулд амьдрах хэрэгтэй. Если кто-то из нас приходит в церковь Хэрвээ хин нэгэн сүмж болгоно. только чтобы встать перед крестом Яг загалмай өмнө и сказать: «Пастор, помолитесь за меня», тэгээ пастор миний төлөө залбираарай. то тебе нужно сделать шаг, войти в эту дверь.
Харин самому стать ийм служителем. хандлагаар биш энэ загалмаагаар ороод бүр загалмааг бүр туулаад өнгөрөх үзэх. И самому стать проповедником Евангелия. Тэгээд өөрөө ч гэсэн тэр сайн мэдээг тунхаглагч, номлогч нэгэн болох хэрэгтэй. Давайте я быстро закончу. За бид одохгүй хортон дуусгая. Я хотел обратить ваше внимание на следующую картинку, пожалуйста. Тэгээд дараагийнхаа зургийг. За би та нарын анхаарлыг хандуулахыг хүссэн бол Иисус использует слово «бибол». Есүс Библи гэдэг үгийг «Я есть сущий изначально». би бүр ингэж бүр анханасаа байдаг нэгэн би байдаг гэж хэлсэн байна. Как вы думаете, почему книжники, фарисеи, саддукеи сходили с ума? Яагаад садукеичуд фарисеучуд хөлийн багсар ингэж галзалцгаад Потому что они знали, что Бог яагаад сказал Моисею «Я есть». тэгэхээр тэр бурхан Мойсед би байдаг гэж хэлжсэн гэдгийг тэр хуульчид мэддэг. Иисус, когда разговаривал, Он говорил «Я есть». Тэгээд Есүс ярьж номлож байхдаа би байдаг гэж хэлсэн. А это сущность Бога. Харин энэ бол яг бурханы мөн чанар нь юм аа. В Старом Завете мы читаем, когда Моисей пришел и увидел Бога, Хуучин гэрэн дээр ингээд Мойсе бурхныг хараад что я скажу народу своему, с кем я разговаривал? би өөрийнхөө ард түмэнд би хинтээ ярьсан бэ гэдгийг юу гэж хэлэх вэ? Яаж хэлэх вэ гэж И Мойсе. Бог сказал ему, я тот, который изначальный. Би бүр анханасаа байсан нэгэн гэж тэр өөрийгөө Мойсед хэлсэн байна. И он сказал, скажи сынам Израилевым, что я Бог, который послал тебя. Тэгээд тэр Израилийн хүүгүүдэд чи би байдаг намайг та нар руу илгээв гэж хэл гэлээ. И мы знаем, что Иисус, Он то же самое. Тэр Есүс Поэтому у Него было право говорить «Я есть». тэгэхээр би байдаг гэж тэр хэлэх бүрэн хэрэгтэй. Можно следующее? В Исходе написано, Ихэвчлэн Ветхий Завет, Бог говорит «Я есть». би бол би байдаг гэж хэлсэн байна. Евангелие от Иоанна 11 раз Иисус использует слово «Я есть». Иохны сайн мэдэн дээр би 11 удаа би байдаг гэж тэр татж хэлсэн байна. А это значит основание. Тэгэхээр энэ бол яг үндэс суурь гэсэн үг. Это не просто слова, это истина. Харин энэ зүгээр л үг биш, харин энэ бүр их чин үнэн. Иисус говорит «Я дверь». Я хлеб, я воскресение, я путь, я истина. Би хаалга, би талх, хончин, амьлал, зам, үнэн, амьдрал, усан үзмийн мод гэж өөрийгөө хэлсэн байна. И в книге Откровения, в последней книге, 7 раз используется слово «Я есть Бог истинный». Библийн хамгийн сүүлчийн ном, Илчилт ном дээр 7 удаа би бол байгаа болон байсан мөн хожим ирэх төгс хүчит айлха Я начало и конец. Би бол хэн байц. Это слово, которое несет силу. Энэ үг бол бүр ингэ хүч чадалтай үг. Смотрите, в Иоанна 18 главе написано, Иохан 18 дээр Есүс можно прочитать, пожалуйста. Есүс өөрт нь тулгарх энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагс гарч тэднээс та нар хэнийг ирнэ вэ гэж асуув. Тэд түүнд Назарын Есүсийг гэж хариулахад Есүс би байна гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа. Тэгээд Есүсийг би байна гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унцгаав. Смотрите, когда он сказал это «Я», «Бибейн», Би байна гэдгийг тэр хэлэхэд он сказал, что «Я». тэр би гэж хэлсэн. Он не сказал это «Я», «Здравствуйте». Би байна сайн байна уу? Ингэж хэлэхгүй. Он сказал «Я есть Бог, тот изначальный». Би нөгөө анхнаасаа байсан тэр бурхан байна гэж тэр хэлсэн. И они все упали на землю.
Тэгээд тэд газар унцгаасан байна. Он сказал, я могу призвать легионы ангелов. Би нөгөө тэнгэрийн элч нарын нөгөө муу ярэ нөгөө легион да. Легион, армию ангелов. Би тэнгэрийн элч нарын армийг би дуудаж чадна. Но нужно, чтобы исполнилось слово. Харин гэхдээ үг гүйцэтгэх ёстой юм аа. Учиртай. И я думаю, что в этот момент, когда он сказал, я есть Бог, Тэгээд би бол бурхан гэж тэр үед хэлэхэд на мгновение открылись небеса. тэр үед яг тэнгэр нэгдсэн. И те, которые пришли его убивать, Тэгээд тэднийг алах гээд ирсэн. они просто увидели всю мощь небесного воинства. Харин тэр тэнгэрийн армийн тэр хүч чадлыг тэд нар харсан байна. И они упали на землю. Тэрийг мэдрээд унсан байна. Тэр хүчээр унсан. Но Иисус сказал, я не для этого пришел. Харин би үүний тулд би ирсэн. Он сказал, что я пришел принести жизнь. Харин би яг ам өгөхөөр ирсэн. Я пришел для того, чтобы когда-то это Евангелие, это послание передали дальше. Тэгээд энэ сайн мэдээг ингээд энэ сайн мэдээг цаашаа дамжуулахын тулд Когда я читаю Библию, я Библийг уншиж байхад и я читаю слово «Я есть Бог, который с тобой», би бол чамтай хамт байдаг тэр бурхан мөн. у меня мурашки идут по телу, Миний бүр ингээд нуруу арцаадаг. потому что я верю, что все небеса стоят за моей спиной. Яа тэгвэл миний ард бүх тэнгэрээс загсан Можно следующую картинку? дараагийн. Иисус сказал, я есть путь истинной жизни. Никто не придет к Отцу, как только через меня. Би бол зам үнэн амь мөн. Хинч надад дамжуулахгүйгээр эцэг төрөхгүй. И мы понимаем, мы прочитали всего несколько стихов, Бидний нэг хідэн л ишлэл байсан. но мы понимаем, что Иисус – это единственная дверь, которая ведет в спасение в вечность. Харин би Есүсээс бол мөнхийн амь руу хүрэгдэг цорын ганц зам. Тэнгэр хүрэгдэг цорын ганц зам. И в 10 главе 16 стихе он говорит, 10-16 дээр но есть у меня другие овцы. энэ хасаатах хонь сүргээс өөр хонь сүрэг надад би гэж хэлсэн. Другие овцы – это уже не вы, Тэгээд өөр хонь сүрэг гэдэг нь та нар биш. потому что вы уже Христовы. Тэгэхээр та нар буюу бид нар ингээд бүгдээрээ Христих болсон. Потому что за каждым из вас стоят ангелы. Тэгээд яагаад гэвэл та нарын ард тэнгэр элчнэр байгаа. Потому что за каждым из вас уже стоит сила Бога. Тэгээд та нарын ард Бурхны хүч чадал. Но есть другие овцы. Харин өөр хонь сүргүүд байна. Это есть те люди, у которых такие же проблемы. Тэгэхээр тэр гадна байгаа асуудалтай байгаа Но у них тэр нет Бога. харин тэд Бурхан байхгүй. Им не на кого надеяться. Бүр итгэж найдах юу ч байхгүй тэр хонь сүрэг. Они просто замерзают. Тэд бүр дараад хөлдөөд Они просто голодными, замерзшими, пьяными лежат на остановках. тэдний автобусны буудлын дээр ч гэсэн зөвөр өсөглөн даарсан согтуу хэвтэж байгаа тэр хонь сүрэг юм аа. Иисус говорит, у меня есть другие овцы. Есүс надад өөр хонь сүрэг байна гэж. Перестань смотреть на свою проблему. Өөрийнхөө асуудлыг харахаа болоо. Расскажи другим овцам, чтобы открылась дверь. Тэр хонин сүрэгт үе таалга нээхийн тулд сайн мэдээг тунхаг. И пастор Дуя могла пойти в больницу Дуя пастор бас ингэж. или могла остаться дома, сказать, у меня все болит. За тэгээд эсвэл зүгээр эмнэлэгт очихгүйгээр гэртээ Но она пришла сюда, чтобы миний дать муу байгаа свидетельство. гэртээ байж байхлаасаа харин тэгээд тэр энд ярихаар хичээлхээр ирсэн байна. И каждый из вас пришел сюда, Тэгээд та нарын хүн болгон энд ирэхдээ потому что каждый из вас есть свидетельство. яагаад гэвэл та нарт бүгдээрэнд чинь гэрчил байгаамаа хүн бүр.
Потому что ты уже с Богом. Яагаад гэвэл чи аль хэдийн бурхантай байдаг нэгэн. Когда мы проходим крест, Бид нар ингэ загалмаагаар орж байхад, тул загалмаар и туулж только байхад тогда, когда мы проходим крест, зөвхөн энэ загалмаагаар орж туулж давж гарахад Дух Святой ведет нас к другим овцам. ариун сүнс биднийг өөр хонин сөрөг рүү дагуулдаг. Но если мы не проходим через крест, Хэрвээ бид энэ загалмаагаар гарахгүй л бол, янзын гарахгүй л бол мы так и будем ходить от одной церкви к другой и говорить: пастор, помолитесь за меня. тэгэл нэг сүмээс нөгөө сүм рүү яваад өө пастора миний төлөө залбираарай гэсэн юм л хүмүүстэй. Поэтому, чтобы получить силу, Тийм учраас хэрвээ хүч чадлыг хүлээн авахын тулд чтобы получить власть над твоими проблемами, өөрийнхөө эрх мэдлийн дээгүүр хүч чадлыг асуудлын дээгүүр эрх мэдэлтэй болохын тулд и чтобы стать помощью для других, тебе нужно пройти крест. бусад хүмүүс тусалж чадах хүч чадалтай болохын тулд дагалмаг дамжин загалмаг Тебе надо дамжин довериться Богу, что Он проведет тебя. тэгээ бурхан таныг одоо хөтлөөн дагуулна гэж итгэх хэрэгтэй. Зайти в эту дверь, выйти. Тэгээ энэ хаалгыг татаад тэгээд цаана ороод И я хочу вас благословить, шинэ драгоценные. амьдралаар амьдрах. Проблемы не закончатся, Асуудал бол дуустахгүй. но нам нечего бояться. Гэхдээ айх юм байхгүй бид. Бид нар айх юм У юу? нас жизнь вечная. Яа гэвэл бид нар мөнхийн амьтаа. Давайте будем все вместе Бүгдээрээ хамтдаа носить бремена друг друга, бие биенийхээ ачааг өөрлөцөө. молиться друг за друга, Бие биенийхээ төлөө залбирая. славить Господа, Бурхныг алдаршуулъя. чтобы церковь росла, Үнэхээр сүм чуулган маань өсөхөд чтобы төлөө. еще больше тех потерянных приходили в надежду, Тэр алдагдсан, гээгцэн онин сүрэг яг энэ чтобы гэж слава итгэл Божия авах. была сильная. Үнэхээр Бурхны алдар сүр хүчтэй байхын тулд И тогда дьявол будет бояться. Бурхны алдар сүр хүчтэй байх юм бол И мой Иисус айх. Иисус сказал: и врата ада не одолеют такую церковь. Тэгээд хүстэй орны хаалгач дийлэхгүй гэж хэлсэн. Аминь. Аминь, драгоценные.